Сайн байна уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Монголын хууль зүйн холбооны иргэний эрх зүйн хорооноос эрхлэн явуулдаг иргэний эрх зүйн ээлж подкастыг хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн сэдэв бол төлбөр гүйцэтгэх мөнгөний анш буюу иргэний эрх зүйн 218 дугаар зүйлийн хууль хэрэглээний асуудлаар бол ярилцах болно. За энэ дугаарыг бол Монголын хууль зүйн холбооны иргэний эрх зүйн хорооны гишүүн өмгөөлөгч Банзарагч миний бие эрхлэн явуулах бөгөөд зочноор Монгол Улсын үндсэн хуулийн эзэн гишүүн асан Отгон ангир их сургуулийн профессор Д. Наранчмаг багш оролцож байна. За энэ удаагийн зочноор бол Наранчмаг багшийг бол өрсөн зорилго маань юу юм бэ гэхээр 1994 оны болон 2002 оны иргэний үеийн шинжилсэн найруулгын төслийн боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан гэдэг утгаар нь багшаас тухайн үеийн одоо нөхцөл байдал энэ хуулийн зохицуултын хэрэглээг үл илүү дэлгэрэнгүй тодруулах үүднээс өрсөн байгаа. Сэдвийн талаар бол яагаад энэ сэдвийг сонгох болсон бэ гэхээр шүүхийн практикт бол энэ иргэний үеийн 218-ын нийт хэсгийг бол харилцан адилгүй тайлбарлан хэрэгжилж байна. Мөн үндэсний худалдаа айлтгуулын танхимаас энэ дэргэдэх арбитражлал эрхлэн гаргасан бүтээлдүүл шүүхийн хэрэгжилж байгаагаас арай өөр агуулгаар тайлбарлсан байна. Тэгэхээр практикээр ийм маргаантай байгаа асуудлыг бол юуны өмнө хүндхэн зүйтэй гэж энэ сэдвийг сонгосон байгаа. За Наранчмаг багшаас эхний асуултыг бол асууя. Иргэний үеийн 218-ын нэгийг бол одоо цаг хугацааных нь хувьд түүхэн цаг хугацааны хувьд ингээд судалж үзлээ. Ингээд судлаад үзэхэд бол ерөөсөн урд нь зохицуулт энэ талаарх зохицуулт байдгүй байсан юм байна. Яагаад одоо иргэний үеийн 218-ын нэгийг 2002 оны иргэний үеээр анх зохицуулах болсон юм бол та энэ талаар биднэрт тайлбарж өгөөч. За юуны өмнө намайг энэ ярилцлаганд урьж оролцуулж байгаа явдалд хөлжтэй холбооныхаа иргэний танхимдад талархлаа илэрхийлье. За тэгээд асуултанд хариулъя. За би бол 1994 болон 2002 оны иргэний хуулийн шинжилсэн найруулгыг хийхэд ажлын хэсэгт орж ажиллаж байсан юм аа. Тэгээд энэ үед бол 94 оны хуулиар бол Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсан гарсантай холбоотойгоор иргэний хуулийг шинэ үндсэн хуульд нийцүүлэх зарим зохицуулалтад нэгний тэргуунд яаралдаа оруулах шаардлагатай гэдэг үүднээс ялангуяа үеийн харилцааг энэ 94 оны хуулиар ярилцлага зохицуулах шаардлагатай улмаас 94 онд бол иргэний хуулийн нэмэлт өөрчлөлтээр оруулж байсан байгаа. Харин 2002 онд манай улс зах зээл шилжилтийнхээ энэ шатанда нэлээд одоо тэрхүү орж эхэлсэн. Энэ үед бол арилжааны харилцаа, иргэд хоорондын гэрээний харилцаа, өмчийн асуудал энэ төр бол нэлээд төлөвшөж эхэлж байсан эхний үе шатанда байсан учраас ер нь мөнгөн төлбөрийн үргийг яаж гүйцэтгэх ёстой юм бэ гэдэг дээр иргэний хуулинд байгаа тодорхой тосхон зүйтэй юм байна. Тухайн үед одоо хүмүүс нэлээд их одоо гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа хийх ийм асуудал яригдэж өөрийн өмч хөрөнгөө захиран зарцуулах асуудал нь түгээмэл болж эхэлж байгаа үед бол энэ асуудлыг 2002 оны хуульд бол тосхон зүйтэй гэж ажлын хэсгээр үзэж энэ одоо хуулиндаа тусгасан гэж би боддгийг. За багшаас дараагийн асуултыг асууя. 2002 оны иргэний үеийн төслийг хилцүүлж байх явцад энэ талаар ямар байгууллага хүмүүсээс ямар саналууд гарч байсан бэ гэдгийг танаас тодруулмаар байна. За манай ажлын хэсэг бол 1999 оны сүүл үеэс эхлэн энэ хуулийн төслийг боловсруулж байсан. За тэгээд хуулийн төслийг боловсруулаад эхний байдлаараа бол төслөө төрийн болон төрийн бас бусад байгууллагуудаас санал авахар хууль зүйн яамнаас бол явуулж нэлийн хэдэн байгууллагуудаас санал авсан байдгийн. За үүний нэг нь бол одоо 2000 оны 10 сард бол улсын дээд шүүхээс ирсэн санал байдаг. За тэр саналд бол төлбөрийн үүрэг үүсэх үеийн ханшаар бодож төлбөрийг төлнө гэдгийг эргэж хараач гэсэн нэг тийм санал ирсэн байдгийг. За мөн 2001 оны 1 сард болохоор Монгол банкнаас мөнгөний ханш гэдгийг төгрөгийн ханш гэж томьёолвол ямар вэ? Төгрөгийн ханш гэдгийг банк хоорондын зах зээлийн дундад ханш гэдгээр ойлгож ингэж тодорхойлвол яасан бэ гэсэн санал байдгийн. За мөн их сургуулийн хэсэг багш нар бас ирсэн санал байдгийн. Тэр санал дээр бол одоо энэ ханшны зохицолттой холбоотой асуудал нь
хоёрдмол ойлголттой яаж хэрэгжилж болохоор практик дээр тийм учраас энийг тодруулаач гэсэн ердөө ийм 3 саналал ирсэн байдгийн. Тэгээд улсын хурлаар хилцүүлэх явцад энэ талаар ерөөсөө дахин санал гараагүй. Ажлын хэсэг дээр энийг ярилцаад энэ дээр одоо тодруулах нэмэлт өөрчлөлт оруулах одоохондоо шаардлага байхгүй л гэж үтсэн юм байгаа юм. Тэгээд тэр хэвээрээ одоо энэ хуулиндаа орцсон. За зүгээр сүүлд нь бол тэр 218-ийн 2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг нэмэлтийг 2006 онд оруулсан байдгийг. Тэрнээс бусдаар бол энэ хууль ингээд тэр чигээрээ хэрэгжээд явж байгаа юм аа. За баярлалаа. За дараагийн асуулт. Иргэний үеийн 218-ийн 1 заасныг Монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханш гэж тодорхойлж болох уу? За тэгэхээр 218-ийнхаа нэгийг ер нь уншаад өгчээ л да. 218-ын нэр төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж. Тэгэхээр ер нь бол ханш гэж юу юм бэ гэдэг маань янз бүрээр тодорхойлсон байдаг л дээ. Эдийн засагчдын хувьд бол нэг өөр тодорхойлсон байдаг. Тэгэхээр ханш гэдэг маань юу юм бэ гэхээр зэрэг валютын үн юм аа гэж тодорхойлсон байт юм байна лээ. За тэгэхээр валютын үн гэдэг маань юу юм бэ гэхээр валютыг бид үндэсний валют буюу одоо гадаад улсын валют гэдэг бас ийм ойлголтоор ярьдаг учраас 218-ын нэгд заасан энэ мөнгөний ханш гэдэг бол мөнгө гэдэг энэ ерөнхий нэр томьёо нь бол үндэсний валютч орж байгаа, гадаад валютч орж байгаа ийм ойлголт юм аа л гэж бид ойлгодог. Тийм учраас энийг бол зөвхөн гадаад валют юм аа гэдгээр ойлгох нь бас учиртай гэж бодож байгаа. Тэгэхээр Иргэний үеийн 218-ийн нэгийг бол одоо зээлийн гэрээ, худалдаа авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, зээлэр худалдаа авах гэрээ гэл эдгээр гэрээнүүдэд бол шүүхийн хүүд бол одоо янз бүрээр хэрэглээд байна л да. Тэгээ практикаас ийм өсөл байдал харагдаж байна. Тэгэхээр энэ талаар бол таны бодлыг сонсвол. Тэгэхээр ер нь бол анх энэ хуулийг хэрэглэж эхлэхэд бол нэлээд маргаан үүсгэжсэн асуудал энийг бол яхахгүй юм л дөө. Тэгээд бол энэ дээр юу гэж хэлсэн гэхээр зэрэг энэ дээр зөвхөн валютын ханшийг авч үзчихэд тэгээд гол нь юу гэхээр өөрөг үүсчихсэн байж идэг. Үүргээ бол валютаар үүсгэчихсэн. Тэгээд төлбөрөө гүйцэтгэх болох зэрэг мөнгөний төлбөрийн үүргээ гүйцэтгэх болохтойгоо зэрэг үүрэг үүсэх үеийн ханшаадаг валютаараа бодож төлнө гэдэг ч юм уу. Ийм маягаар маргаанууд их үүссэн юм байна. Тэгэхээр энэ дээр гол нь бол ямар үүрэг хүлээсэн юм бэ гэдэг асуудал чухал байгаа. Ямар валют мөнгөн одоо нэгжээр энийг энэ үүргээ үүсгэсэн юм бэ гэж. Тэгэхээр үүрэг хүлээгч маань ерөөсөө л анх үүрэг үүсгэсэн тэр мөнгөний нэгж буюу тэр валютын одоо нэрлсэн үнээр нь л тэр үүргээ гүйцэтгэх ёстой байгаа л та. Тэгэхээр бид нар төгрөг дээр болохоор ярих юм бол үндэсний валют буюу үндэсний мөнгөнд тэмдэх дээрээ үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд энэ асуудал дээр одоо яг ханшны өөрчлөлт гэхээсээ илүүтэйгээр Монгол төгрөгийн үн цэний асуудалтай холбоотойгоор асуудал үүсдэг. Тэгэхээр жишээлбэл одоо эдийн засагчдын ярьдгаар девальваци гэдэг нөгөө үндэсний валютын үнгүйдэлт гэдэг юм яригддаг. Мөн револьваци гэдэг нь болохоор зэрэг үндэсний валютын ханшийг өсгөх процесс гэж ойлгодог. Тэрнтэй адилхан манай Монголд бол бас өөрөө төгрөгийнхээ ханшийг өсгөх бууруулах асуудал гарч болох учраас үүрэг үүссэн нөхцөлд үүргийн субъектүүдийн хооронд бол анх ямар одоо валют ямар мөнгөнд тэмдэгтэй ямар мөнгөн нэгжээр энэ үүргээ үүсгэсэн бэ? Тэр нэгжээрээ л үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг энэ одоо хөгтгөн бидний хувьд байдгийг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор одоо номинацийн зарчим гэж принцип номинализма гэж байдгийг. Тэгэхээр номинализмын зарчим гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг өөрөөр хэлэх юм бол анханасаа энэ үрийг буюу анханасаа энэ үүргийг үүсгэхдээ чи ямар одоо мөнгөн нэгжээр энэ үүргээ үүсгэсэн юм бэ? Тэр нэгжээрээ тэр үүргээ гүйцэтгэнэ гэж. Өөрөөр хэлэх юм бол энэ номинализмын зарчмын гол одоо томьёол нь юу гэхээр доллар л бол доллар, төгрөг л бол төгрөг, евро л евро гэсэн энэ томьёол байдаг. Тэгэхээр
чи доллараар зээл авсан болвол тэр зээлээ доллараар л төлөх ёстой гэж тийм ээ. Тэгэхээр зээлийн гэрээний тодорхойлолтойч гэсэн бид нар аваад үзэхэд бол зээлийн гэрээг чинь юу яаж байгаа шүү дээ. Зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлт мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх. Зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус хүлээнэ гэж байна. Тэгэхээр тэр мөнгө гэдэг дээр чинь мөн ялгаа байхгүй ижил төрөл тоо чанар хэмжээний мөнгө шилжүүлнэ л гэсэн үг. Тэгэхээр доллараар $100 зээлсэн байна гэд бодъё. Тэгэх юм бол буцаагаад $100 гэдэг имийг л тэр ижил төрөл тоо чанар гэдэгт нь төрөлт нь мөнгөний төрөл нь орж штэ тийм ээ. Мөнгөний ижил төрөл нь орж. Тоо хэмжээхээр 100 гэдэг нь орж байна. Тэгэхээр тэрийг л буцааж өгөх ёстой гэж. Тэгэхээр $100 буцааж төлбөр төлөх үед өгөхийн тулд тэр хүн $100 худалдаж авахад төлбөр төлөх үед $100 нь ямар ханштай байсан бэ? Тэргээр нь худалдаж аваад л төлөх үүрэгтэй байна шүү дээ, тийм ээ. Тэрнээс биш долларын худалдан авах чадвар буурсан уу, өссөн үү гэдэг нь бол одоо энэ эргэцэн харилцааны гол үндэслэл болохгүй. За тэгтэл төгрөгийн асуудал ярих гэж бодъё. Төгрөг гэдэг маань бас үндэсний валют шүү дээ. Төгрөгөөр бараа худалдан авчээ гэж бодъё. Тэгэхээр чи бараа худалдаж төгрөгөөр бараа худалдан авахдаа тухайн үедээ үнийг нь тодорхойлоод тэдэн төгрөгөөр авнаа гэд тодорхойлчихсан байна шүү дээ үнийг. Гэтэл нөгөө үндэсний мөнгөнд тэмдэгт буюу үндэсний валютын үнэгүйдэлт болсон үед одоо ханш гэхгүй одоо нөгөө инфляцийн түвшингээс болоод хэтэрхий их өндөр инфляцтай болчихтой зэрэг нөгөө мөнгөний худалдаа авах чадвар нь өөрчлөгдчихөж. Тэгтэл төлбөрийг жилийн дараа гэдэг юм 2 жилийн дараа гүйцэтгэхэд нөгөө мөнгөний чинь худалдаа авах чадвар хамаагүй буурсан байж байгаа шүү дээ төгрөгийн. Тэгэхээр бид нар энэ дээр үүрэг үүсэх үеийн тэрл гэрээ байгуулахдаа хэдэн төгрөг гэсэн тэр төгрөгөөр нь л одоо чи үүргээ гүйцэтгэе гэсэн одоо ийм л агуулгатай 218-ийн нэгийн зохицуултыг хийсэн юм л да. Тэгэхээр зэрэг манайхан одоо ажил гүйцэтгэх гэрээ гэдэг юм уу, худалдаа авах гэрээ гэдэг юм уу, зээлийн гэрээ гэдэг юм уу, эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа ямар мөнгөнд тэмдэгтээр хийж гэн, өөрөөр ямар улсын валютаар хийж гэн, Монголын валютаар хийж гэн үү, гадаад улсын валютаар хийж гэн үү гэдг нь энэ үүрэгт бас чухал ач холбогдолтой юм аа. Тэрнээс ямар ч валютаар хийсэн байсан гэсэн Монгол валютаар нь тэрийг үүрэг үүсэх үеийн зах зээлийн үнээр төлнө гэсэн агуулга энэс гарахгүй маа гэж хэлэх гээд байгаа юм. Тийм учраас одоо ялангуяа орон сууц худалдаа авах гэрээ энэ төргээд бид нар одоо амьдрал дээр их тохиолдлого гэрээнүүд байж штэ. Метр квадратынх нь үнэ жишээлбэл 5 жилийн өмнө хэд байлаа. Метр квадратынх нь үнэ нь одоо 1 сая 100 төгрөг байлаа гэж бодъё. Одоо гэтэл метр квадратын үнэ нь сая 200 болчлоо. Гэтэл гэрээ 5 жилийн өмнө байгуулаад тухайн 1 сая 100 төгрөгөөр тэр орон сууцыг худалдаж авсан хүн дараа нь одоо энэ чинь нөгөө мөнгөний үнэгүйдэлт болсон учраас тэр 2 сая 200-аар төлөх ёстой гэж үүрэг гүйцэтгүүлэх шаардж болохгүй шүү гэдгийг л энэ залтаар зааж өгч байгаа. Анх үүрэг үүсэх үеийнх нь тэр одоо хашаар нь бодно гэдэг юм. Баярлалаа. Тэгэхээр эндээс нэг юм асуудал гарч байна. Төгрөгийн ханш гэж юу юм чухам юу юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр төгрөгийн ханш гэж юу хэлээд байна? Ер нь ханш гэдэг чинь валютын үнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр яг хөө ямар нэгэн валют жишээлбэл доллар нь бусад улсын одоо валюттай харьцуулах үнэ гэж болно. Төгрөг нь бас бусад улсын валюттай харьцуулах үнэ байж болно. Тэгэхээр төгрөгийн ханш гэдэг маань өөрөө тэр тогтвортой байдаг тэр худалдаа авах чадвар нь өөрчлөгдөггүй тогтвортой байдаг бусад орнуудын одоо тэр чөлөөт валют гэж нэрлэдэг бусад орнуудын валюттай харьцуулж байгаа үнэл гэж бас тодорхойлж болно тий. За ингээд ханштай холбоотой асуудал ингээд ярихаар энд бас та бол сая
инфляц гэдэг асуудлыг бол хөндлөө. Тэгэхээр төгрөгийн ханш, төгрөгийн инфляц хоёрын шиг л ер нь одоо яг адил ойлголт гэж үзэж болох уу? За тэгэхээр энэ хоёр ойлголт бол яг адил ойлголт биш юм л да. Төгрөгийн ханш гэдэг нь бол ер нь гадаад зах зээл гэдэг юм уу, бус орнуудтай харьцуулахад, гадаад валюттай харьцуулахад тэр төгрөг маань ямар үнэтэй байна гэдгийг л илэрхийлж байгаа шүү дээ ханш гэдэг нь, тийм ээ, валютын үн гэдэг маань. Харин инфляц гэдэг маань дотоодын зах зээлд нөгөө төгрөгийн худалдаа авах чадварыг илэрхийлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол төгрөг маань одоо хэр зэрэг худалдаа авах чадвартай болчихвоо гэж. Тэгээ бид нар энэ чинь нөгөө инфляц гэдэг маань өнөөдөр одоо юу гэдгийг талхыг 100 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол одоо 300 төгрөгөөр худалдаж авнаа гэхээр нөгөө төгрөгийн маань өөрийнх нь худалдаа авах чадвар нь унж байгаа, буурж байгаа, инфляцийн энэ асуудлыг хэлээд байгаа. Тэгээд энэ одоо төгрөгийнхээ ханшийг одоо өсгөх зорилгоор тэр револьвац хийдэг юм уу? Тэгснээрээ хэдийгээр төгрөгийн ханшийн худалдаа авах чадвар нь өсөж байгаа мэт боловч цаана нөгөө гадаад валюттай харьцуулах харьцаа буюу төгрөгийн ханш маань өөрөө унж яана гэсэн. Төгрөгийн ханш маань унна гэсэн. Тэгэхээр энийг бас ингээд эдийн засгийн хувьд ч гэдэг юм, эрхцүүд талаас нь ч гэдэг юм бас зөв зохицуулах асуудал шаардлагатай байж байгаа. Бид яг энэ 2002 оны хуулийг хийж явах үед өмнө нь гарч ирсэн нөгөө 20 дугаар тогтоол гэдэг нэг алдартай тогтоол гараад бүх юмны үн 2 дахин нэмэгдээд хүмүүсийн авах цалин өсч гисэн 2 дахин нэмэгдэжсэн үе биш үү, тийм ээ. Тэгээ энийг ясандаа бас эдийн засгийн төрөөс авч байгаа нэг арга хэмжээ болгосон гэж үзэж болно. Тэглээгээд бид нар нөгөө одоо нэгэнт үүссэн өөрөө гэдэг юм уу, тэр өөрөө ямар л хэмжээгээр төлсөн байна, тэргээр нь л өөр үүсгэсэн байна, тэр хэмжээгээр нь л анх үүрэг үүсгүйхэн тэр ханшаар нь тэр хэмжээгээр нь төгрөгөөрөө төлнөө гэдээ явж исэн гэдгийг та нар сайн мэдж байгаа бох, тийм ээ. Төгрөгөөрөө төлнөө. Тэгээд хэдийгээр одоо үндэсний валютын ханшийг өсгөх зохицуулт хийсэн ч гэсэн үндэсний валютын маань одоо гадаад валюттай харьцуулах ханш нь бол одоо буурсан байх. Ийм л үзэгдлүүдийг хэлээд байгаа юм л да. За агшаа энд нэг ийм асуудал байна. Таны сая ярьсан ингээд энэ асуудлаас ингээд ойлгож явах тул энэ өөрөөр бол ханш, инфляц гэл ингээд ярьж байгаа. Энтэй холбоотойгоор ер нь энэ 218-ийн нэгийг чинь бол өрөөсөн өрхөн хүрээнд ойлгох юм байна гэж ийм ойлголтыг олж авлаа. Гэтэл бас нэг ийм тайлбар яваад байна л да. Энэ өөрөөр бол төгрөгийн гадаад валюттай харьцах ханш биш ээ гэсэн одоо ийм нэг хатуу тайлбар бас яваад идэг. Тэгэхээр энэ дээр та нэг тодруулаад тайлбар өгөөч. За тэгэхээр би түрүүн хэллээ шүү дээ. Валют гэдэг маань үндэсний мөнгөнд тэмдэгдэгч, үндэсний валют гэж нэрлэдэг, гадаадын мөнгөнд тэмдэгдэгч гадаад валют гэж нэрлэдэг юм а гэж. Тэгэхээр энэ маань түгээмэл ойлголтоор хэрэглэгдэх ёстой гэж ингэж үзэж байгаа. Гэхдээ би түрүүн тайлбарлахдаа юу гэсэн гэхээр нөгөө доллар бол доллар, төгрөг бол төгрөг гэдэг энэ асуудал байж байна. За энэ нь болохоор олон улсын хэллэгт бол номинализмын зарчим гэж нэрлэгдэх зарчим байдаг гэж, тийм ээ. Тэгэхээр номинализмын зарчим гэдэг маань юу ах вэ гэхээр анх ямар үнэлгээтэй, ямар нэгжээр чи өөргөө үүсгэсэн бэ? Тэрийгэл тэр нэгжээрээ тэр үнээрээ гүйцэтгэнэ. Тэрнээс биш тэр ханш өсөх, буурах, тэр одоо валют маань үнгүйдэх энэ асуудал бол манай эрх зүйн шийдэх асуудал биш ээ гэж хэлсэн. Тэгэхээр манай одоо энэ иргэний эрх зүйн харилцаанд оролцогчд маань гадаад валютаар үүрэг үүсгэсэн бол тэр гадаад валютаараа тэр нэрлсэн үнээрээ л тэр үүргээл гүйцэтгээд явах ёстой юм шүү гэж хэлээд байгаа юм. Тэрнээс биш тэр үед одоо тэр валютных нь худалдаа авах чадвар нэмэгдсэн үү, буурсан уу, тэр асуудал чухал биш юм а гэж. Тэгэхээр төгрөгөөр үүрэг үүсгэл явсан бол төгрөгөөрөө гүйцэтгэх, худалдаа авах чадвар өссөн үү, буурсан уу, тэрэнд бол хамаа байхгүй. Валютаар үүргээ хүлээсэн бол гадаад валютаараа тэр үүргээ гүйцэтгээ. Тэрний үндсэн нь буурсан хэсэг нь бол хамаагүй маа. Тийм учраас үүрэг гүйцэтгэхдээ тэр
$1000 төлнө гэсэн бол $1000 ороод төлөө гэсэн л ийм агуулга. Тэгэхээр тэр $1000 нь өөрөөгөө үүсэх үед $1000 л гэж нэртэй байсан. Төлөх үед ч $1000 нэртэй л явж байгаа. Гагцхүү тухайн одоо Монгол улсад альва гүйлгээг Монголын мөнгөний нэгжүүлэх төгрөгөөр гүйцэтгэнэ гэдээ хууль заасан байгаа нөхцөлд бол тэр $1000-ын төгрөгөөрөө шилжүүлэхдээ л төлбөр төлөх үеийнх нь тэр одоо валютынх нь хашаар бодно л гэж ингэж л ойлгож хэрэглэх хэрэгтэй маа. Тэрнээс зөвхөн одоо юу гэдгийг гадаад валютаа харьцуулсан харьцаа бишээ гэж хэлэх нь бол би буруу гэж үзэж байна. Тэгэхээр ер нь бол би түрүүн хэлсэн шүү дээ, төгрөгийн хаш гэж юу хэлэх юм бэ гэхээр төгрөгийн хаш маань өөрөө гадаад валютаа харьцаж байгаа л бас үнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр валютын үнэл гэсэн үг ялгаа байхгүй. За дараагийн асуулт энэ гэрний үеийн 218-ын нэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг гүйцэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн нь төлбөр гүйцэтгэх хугацаа болоогүй байх үеийн зохицуулт гэж үзэж болох уу? Хугацаа хэтрүүлсэн бол одоо харин ямар ханш барих вэ гэдэг асуудал гарч болох уу? Тэгэхээр ер нь үүргийн субъектууд бол үүргийг хугацаандаа л гүйцэтгэнэ гэдэг энэ зарчим байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ хууль буюу гэрээний заасан хугацаанд гүйцэтгэн тодорхой хугацаа заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн анхны шаардлагаар эсвэл боломжтой хугацаа энэ гэсэн хугацаанууд байдаг. Тэгэхээр энэ хугацаанд гүйцэтгэх асуудал яригддаг. Тэгэхээр нэгэнтээ гэрээний хугацаагаа бид нар тодорхойлчихсан энэ гэрээний хугацаанд төлбөр хийх ёстой байж байдаг. Тэгээд магадгүй одоо 2020 оны 2 дугаар сарын 30 хүртэл гэрээний хугацаагаа тодорхойлсон байж байгаа. 30-наас одоо төлбөрөө хийж өгнө гэсэн байж байтал 2 дугаар сарын одоо 20 гэдгийн хооронд мөнгөний ханшийн өөрчлөлт үүсч болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол үүргээ яг тухайн одоо мөнгөнийхөө югаараа л төлтгөрөө төлнө гэдэг нь тэр гэрээнийхээ үүргийг гүйцэтгэж явах хугацаа. Харин хугацаа хэтрүүлсэн тохиолдолд бид хариуцлагын асуудал яригдах хэрэгтэй болдог. Тэгэхээр хариуцлагын асуудлыг бид нар хууль бие гэрээ тодорхойлж байгаа. Тэгэхээр хариуцлагын асуудал нь юугаар илэрхийлэгдэх вэ гэхээр Иргэний хуулийн 222-ийн 5 баха. Тэгээ 222-ийн 5 дээр нөгөө хүү төлнө гэдэг зохицуулт ороод ирсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яагаад хүү төлнө гэдэг зохицуулт оруулсан? Хүүгийн асуудлыг талууд гэрээгээр зохицуулах ёстой байдаг гэж ингэж ойлгодог. Тэгтээ зэрэг тэр маань бол нөгөө үүргийн одоо үүрэг гүйцэтгүүлэгч талын хохирол алдагдал гэдэг юмыг тооцох ёстой шаардлагатай болж ирж байгаа. Хэрвээ үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгсэн бол тийм ээ үүрэг гүйцэтгүүлэгчид тэр одоо хашийн гэдэг юм уу ямар нэгэн зөрөөгөр гэдгийг ямар нэгэн байдлаар хохирол алдагдал учрах ёсгүй. Гэтэл ийм одоо хугацаа хэтрүүлснээс болоод үүрэг гүйцэтгүүлэгчид тийм алдагдал хохирол гарч байгаа учраас энийг хүүгийн хэлбэрээр зохицуулна гэж байгаа. Зөвхөн харамсалтай нь манай тэр 222-ийн 5-д бол хүүгийн хэмжээ ямар байх талаар юу зохицуулт байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол бас гадны бусад орнуудын хууль тогтоомжид зохицуулт байдаг л да. Жишээлбэл одоо Герман, Франц зэрэг улсуудын иргэний хууль, худалдааны хуулиудад бас заасан байдаг. Зөвхөн иргэний хуулиар нь бол жишээлбэл хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны тэр цаг хугацааны хэрчимд нь тэр өмнөх үүрэг нь хамаагүй шүү дээ. Өмнөх үүргийнхээ эрсдлийг тэр нөгөө үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хариуцаад хугацаа хэтэрсэн энэ одоо цаг хугацааны хэрчимд нь болохоор зэрэг иргэний хуулиараа Герман жишээлбэл Францд ч гэсэн адилхан 4% жилийн хүү 4% тооцож одоо хүү аавна. Худалдааны хуулиараа бол худалдаа эрхлэгчтэй дараад илүү одоо юм хариуцлага нотолох үднээс 5% гэсэн хүү тогтооцсон байдаг юм байна. Зөвхөн манайх бол яг банкны одоо юуны хадгаламжийн хүү барих уу гэдгийг одоо шүүх өөрийнхөө үзмжээр одоо субъектив байдлаар одоо тийм шийдэх боломжийг л одоо энэ хуулинд нэрээд өгчихсэн юм л зохицуулт байна л да. За энэ дээр бас нэг ийм асуудал байна.
Шүүгээ үүр гүйсэх үеийг тодорхойлоход бол нэлээд маргаан гардаг. Одоо энэ 218-ын нэгт бол нэг үүр гүйсэх үе гэдэг ойлголт байгаа. Тэгээ энэ үүр гүйсэх үеийг одоо яаж тодорхойлох юм бэ гэдэг үүр гүйсэх үеийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг юм асуудал гарч ирдэг. Шүүхийн практикаас харж яхад бол гэрээ байгуулах үе, шаардлага хэрэг үүсэх үе, гэрээнд заасан хугацаа болох үе, мөнгөн хөрөнгөийг төлөх үе гэх мэтээр ингээд янз бүрээр бол дүнсэн байдаг юм байна. Тэгэхээр та энэ талаар үүрэг үүсэх үеийг тодорхойлох талаар тайлбар өгөөч. За яг хөө нийтлэг зохицуулалтаа аваад үзэх юм бол бид нар хэлцэл хийгдсэн буюу гэрээ байгуулагдсан үеэс эхлэж үүрэг үүснэ гэж ингэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол хүчин төгөлдөр шаардах хэрэг бий болно гэж. Тэгэхээр шаардах хэрэг үүсэх үе гэдгийг бас бид нар нөгөө хэлцлийнхээ мөн чанартай холбоотойгоор бас тайлбарлах зүйтэй болов гэж бодож байгаа. Тэгэхээр бид нар бодит хэлцэл гэж байна. Урьдчилан тохиролцсон хэлцэл байна, тийм ээ. Тэгэхээр урьдчилан тохиролцсон хэлцэл хийж байгаа нөхцөлд гэрээ байгуулждаг. Гэрээ байгуулагдсан үеэс эхлэн үүрэг гүйцэтгүүлэгчид шаардах хэрэг бий болчдөг. Бодит хэлцэл дээр болохоор яг үүргийнхээ өглөөсөн үүргээ бодитоор гүйцэтгэх асуудал ярьдаг шууд. Гэрээ байгуулах үедээ нэгэн зэрэг гэрээгээ бий болох хувь зөвлөл дагаар бий болж байгаа бодит хэлцэл байждаг. Тэгэхээр олцсон урьдчилан тохиролцсон хэлцэл хийж байгаа нөхцөлд бол нэгэнтээ гэрээ нэгэнтээ байгуулагдсан тооцоогоор одоо шаардах хэрэг нэгэнд бий болчихсон байж байна гэсэн. Тэгэхээр үүрэг үүснэ л гэсэн үг энэ үед. Үүрэг үүсэж байгаа учраас л шаардах хэрэг одоо нөгөө талд бий болж байна гэсэн. Нэг талд нь гүйцэтгэх үүрэг нь нөгөө талд нь шаардах хэрэг бий болж байна гэсэн. Тэгэхээр иргэний хуулийн 196 дээр нөгөө гэрээ байгуулагдсан тооцох энэ оюутыг ингээд тодорхойлцсон байж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдгийг гол нөхцөлийн талаар тохиолдсон гэдэг юм уу, эсвэл бичгээр хийх тохиолдолд талууд нь баримтчид нэгдсэн баримтчиг үйлдэгч гэдэг юм уу, өөрөө хүлээж байгаа тал нь гарын үсэг зуржуулан зөвшөөрсөн байх ч гэдэг юм уу. Энэ одоо бас интернет хэлцэл хийхэд бас өөр журам үйлчлэх гэдэг юм уу. За бүртгүүлэх шаардлагатай бол тэр бүртгүүлснээр ч гэдэг юм уу. Ингээд энэ гэрээ байгуулсан тооцох энэ үеэс л эхэлжил өөрөөр хэлбэл шаардах хэрхэн ч үүсэж байна. Үүрэг үүсэж байна гэж ингэж ойлгох ёстой гэж бодож байгаа. Тэрнээс төлбөр гүйцэтгэх үеэс гэдэг бол арай өөр ойлголтоо гэж. Тэр чинь нэгэнтээ үүрэг үүссэн учраас гэрээ заасан хугацаанд тэр төлбөрөө гүйцэтгэх тэр үндсэн үүргийнхээ дагуу гүйцэтгэж байгаа л үүрэг шүү дээ. Харин үүргээ гүйцэтгэхдээ хугацаа хэтрүүлж гисэн тохиолдолд дараа нь нөгөө хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор ийм хор хохирлыг арилгахтай холбоотой бас үүрэг үүснэ гэж. Тэгэхээр тэр нь эдийнээс үүсэх вэ гэхээр нөгөө зөрчил гаргасан үеэс эхэлнэ гэсэн үг шүү дээ. Гэрээний үүргээ зөрчсөн үеэс эхэлнэ ч гэдэг юм уу. Тэгэхээр ийм бас нэг өөр ойлголтууд яваад байх шиг байна. Шүүхийн практик дээр ч гэсэн одоо бас тийм асуудал яригдж явах төлбөр гүйцэтгэх үеийг өөрөөр гүйцэтгэх үе гэж үзнэ ч гэдэг юм уу. Ийм тайлбар байх шиг байгаад байна. Тэгэхээр ер нь өөрөөр үүснэ гэдэг бол анх гэрээ байгуулагдсан тооцогдсон тэр үеэсээ буюу нөгөө талд нь шаардах хэрэг үүссэн үеэсээ эхэлж тооцогдно гэсэн үг. Дараагийн асуултын хэлцэл хийгчдийн хувьд бол одоо мөнгөн төлбөрийг өөрөөр гүйцэтгэхдээ анхаарах ямар асуудал байна гэж та үздэг вэ? Одоо тухайлбал ялангуяа гадаад валютаар төлбөр гүйцэтгэх үед ханшны асуудал, эсвэл хугацааны хэлцэл хийх үед инфляцийн түвшин харгалзан гэрээндээ төлбөр гүйцэтгэх тусгай зохицуулалт оруулах гэх мэт одоо ийм асуудал байж болох уу? За тэгэхээр маш чухал зөв асуудал байна гэж ингэж бодож байна. Тэгэхээр ер нь бол гэрээ байгуулах талууд бол өөрсдөө тэр зацлын эрсдлээс өөрсдөө хамгаалах, тэр зохицуултыг гэрээндээ хийж өгвөл ийм маргаан гарах талаасаа бол өөрсдөө хамгаалах юм болцсон. Би болно гэж ингэж үздэг. Тэгэхээр ялангуяа манай улсын хувьд бол нөгөө инфляцийн одоо түвшин бол маш богино хугацаагаар хэлбэлцэлтэй ингэж явагдаж байгаа нөхцөлд бол урт хугацааны гэрээ байгуулах тохиолдолд талууд өөрсдөө эрсдэлд орох асуудал бол нэлээд гарах магадлалтай. Тэгэхээр юм дандаа нэг талаас төлбөрийг төлөхдөө одоо төлбөр төлөх мөнгөн дөнийн одоо төлбөрийн чадвар нь буурсан байх судалж байж болно. Харин ч төлбөрийн чадвар нь чангагдсан байх асуудал байж болдог. Тэгэхээр тэрийг харгалзаад аль талдаа эрсдэлүүлж байна гэдэг юуны өмнө ухамсарлах хэрэгтэй. Жишээлбэл төлбөрийн чадвар нь
нэлээд сайжирчсан тохиолдолд нөгөө одоо суларсан үеийн тэр одоо төлбөрийн чадвараар нь одоо гэрээ хэлцэл байгуулсан байж байгаа. Дараа нь урт хугацааны хувьд тэр гэрээнийхээ дагуу төлбөрөө гүйцэтгэх, мөнгөнд төлбөрийнхөө үргийг гүйцэтгэх явцад бол магадгүй үр гүйцэтгүүлэгч өөрөө хохирох асуудал гарч ирж байна. Нөгөө юу нь одоо өссөн тохиолдолд бол үр гүйцэтгэгч өөрөө хохирох асуудал гарч иж болно. Тийм учраас хэн аль нь энийг харгалзаж үзээд тэгээд төлбөр төлөх арга хэрэгслийг гэрээндээ тусгайлан зааж өгч болдог. Манай иргэний хуулинд ч байж байгаа шүү дээ, тийм ээ. Жишээлбэл худалдаа авах гэрээн дээр байж байгаа 244-ийн 1 дээр худалдаа авах гэрээнд үнийг шууд заагаагүй талууд үн тодорхойлох арга хэрэгслийнхээ тухай хэлэлцэн тохиролцож болно гэж. Тэгэхээр магадгүй тухайн үеийн зах зээлийн ханшаар төлбөрийг гүйцэтгэнэ ч гэдэг юм уу, тийм ээ? Төлбөрийг. Тэгэхээр тухайн үеийн зах зээлийнх нь ханш нь ямар байх юм. За жишээлбэл би энэ өнөөдөр чамаас нэг одоо тоон өхрийн мах худалдаж авъя. Тэгтээ төлбөрийг нь бол жилийн дараа өгөн, жилийн дараа төлөхдөө тухайн зах зээлийн үеийн ханшаар төлөе шүү гэдэг. За тэгтэл энэ одоо өссөн байх үе байх юм бол тэр өссөн үнээр нь төлбөр гүйцэтгэгч маань мөнгөнд төлбөрөө гүйцэтгэнэ гэж. Гэтэл магадгүй нөгөө мах маань үнэ бүр унтсан байж болно. Тэгвэл тэр үнээр нь нөгөө төлбөр авахч нь одоо үр гүйцэтгүүлэгч маань төлбөр авна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь аль талаа харгалзаж байгаа. Эсвэл одоо тодорхой процент тогтоож болдог, тийм ээ. Тэр одоо инфляцийн төвшинг харгалзан одоо төлбөрийг хэдэн хувиар одоо төлнөч гэдэг юм. За зүгээр зарим гэрээн дээр бол төрөөс тодорхой арга хэмжээ авах замаар бас юу яадаг үннийг нь өөрөө мөнгөнд төлбөрийн үнийг өөрөө тодорхойлох тохиолдол байдаг л да. Жишээлбэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын хувьд бол нөгөө одоо хөдөлмөрийн үлсний доод хэмжээг одоо тогтоосон одоо хууль гаргалаа гэж бодоход тэр хуулиар дагаад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн нөгөө цалин хөлсний асуудал маань тэр улсаас тогтоосон хуулийнхаа дагуу хөдөлмөрийн үлс нь өөрчлөгдөд явчих. Автоматар өөрчлөгдөд явах тийм болцоотой болж байна гэсэн үг, тийм ээ. Тэр шиг одоо юу гэдгийг бусдад гим хор учруулсан, эрүүл мэндэд гим хор учруулсан байлаа гэд бодоход тэр эрүүл мэндэд учруулсан гим хорыг арилгах гэдэг юм уу? Эсвэл одоо дэжигч алдсантай холбоотой асуудлын тэр одоо гим хорыг төлөх байдаг юм уу? Тэгэхээр ийм асуудлууд дээр ч гэсэн нөгөө амжиргааны баталгаажих доод төвшин гэдэг ямиг одоо төрөөс бас зохицуулаад гаргахад тэрийг бас харгалзаж үзээд автоматар одоо тэр төлбөр төлөгчд төлөх ёстой үнэлгээ бол өөрчлөгдөд явах жишээтэй байж болдог. Тийм учраас ер нь гэрээ байгуулахдаа талууд бол тэрийг бас нэлээсээ харгалзаж үзэж өөрсдөө үнэлгээгээ яадах тохой гэдэг асуулт. Ялангуяа урт хугацааны гэрээн дээр за гадаад валютыг ашиглан гэрээ хэлцэл хийж байгаа улсууд бол тэр аль болох тэр гадаад валютын тогтвортой байдлыг харгалзаж үзэх шаардлагатай байдаг. Ерөөсөө дэлхийн зах зээл дээр одоо магадгүй жилийн дараа гэхэд одоо Европын орнуудын хувьд бол евроны ханш унаад долларын ханш бас өсөх хандлагатай байж болно шүү дээ, тийм ээ? Бусад улсын ханш валюттай харьцуулахад. Тэгэхээр аль болох тогтвортой байдаг валютыгаа барьж тэр валютаараа гэрээ хэлцлээ хийх нь тэднэрт одоо тэр улсуудад ашигтай байдаг. Ер нь бол Монгол улсад гэрээ хэлцлээ байгуулж байгаа тохиолдолд төгрөгөөрөө энэ гэрээгээ байгуулах нь одоо илүү ашигтай юм. Тийм учраас шууд анх гэрээ байгуулахдаа төлбөрөөрөө тооцоолоод одоо валют гадаад валютаар биш зөвхөн төлбөр хийхдээ гадаад валютаа тухайн үеийн ханшаар тооцоод өгч болно. Ер нь бол анх гэрээгээ байгуулахдаа төгрөгөөрөө хийчихэх бол илүү зохимжтой юм а гэж ингэж хэлэх гээд байгаа. Жишээлбэл 2 евро байрыг би 80 сая төгрөгөөр худалдаж авнаа гэд гэрээгээ байгуулчихад тэгээд 80 сая төгрөгөөр ингээд төлж явж байгаад магадгүй төлбөр хийх хугацаа болоход үлдэгдэл хэдэн саяын би доллараар төлөхөд надад ашигтай болчих шүү дээ. Нэг долларын ханш нь өссөн учраас би зүгээр шилжүүлээд бодоход тийм ээ доллараар төлбөрөө хийчихье. Би долларын ханшд харьцуулаад хийхэд чинь
хамаагүй юмд болно. Эсвэл доллараар худалдаж агаад төгрөгөөрөө хийя гэдэг ийм асуудал бас гарч болдог. Тийм учраас нөгөө манай дотоодын үндэсний валютын маань өөрийн үндэс нь их амархан доош унаад байгаа нөхцөлд гадаад валютаар гэрээ хэлцэл хийх нь бол хэлцэл хийх талуудаар үр ашиг багтаа л гэж үздэг. Тийм учраас тэр үндэснийхээ валютаараа гэрээ хэлцлээ байгуулж явах нь илүү үр дүнтэй. Үндэсний валютаар гэрээ хэлцэл байгуулахдаа урт хугацааны гэрээ хэлцэл байгуулах гэж байгаа бол өмнөнийг тодорхойлох арга бол гэрээндээ бас заагаад өгчвөл илүү эрсдээс хамгаалах болцоотой маа гэж хэлмээр. За баярлалаа. Өнөөдөр бид энэ подкастын хүрээнд хэд хэдэн иргэний үеийн 218-ийн нэгтэй холбоотой хэд хэдэн асуудлыг бол хөндөж ярилцлаа. Энэ хүрээнд бол 218-ийн хэрэглээ, зохицуултын зорилго, чиглэлийг за тухайн үед л 218-ийн нэгийг бол одоо хууль тогтоогч батлах үед ажлын хэсгийнх нь хуулийн төслийг боловсруулж исэн ажлын хэсгийнх нь ямар санал ирж байсан энэ түүхэн асуудал мөн төгрөгийн гадаад валюутай харьцах шиг тодорхойлоход энэ 218-ийн нэгийг хэрэгжилж болох хэсэг асуудлыг бол хөндлөө улмаар энэтэй холбоотойгоор үүсэх үеийг хэрхэн тодорхойлох мөн 222-ийн 5-ын зорилгын үргийг хүртэл ингээ ярилцлаа. Тийм бидний урилгыг хүлээж авч оролцсон профессор Наранчмын өгчд баярлалаа. За миний хувьд ч гэсэн одоо намайг энэ ярилцлаганд хүндэтгэн хүлээж авч уулзаж ярилцсан явдал та нөхдөд бас их баярлалаа. Тэгээд миний ярьсан энэ зүйлс минь та нарын ажил үйлсэд бас ирээдүйд хувь нэмрээ оруулах байхаа гэж найдаж байна. Тэгээд та бүхний цаашдын ажилд их амжилт хүсье. Тэгээд иргэний хуулийг цаашид улам боловсронгуй олох чиглэлээр манай хуульчдын холбоо тэд одоо иргэний эрхтсэн танхим маань бас их үүрэг гүйцэтгэх байхаа гэж найдаж байна. Та нарт амжилт хүсье. За энэ удаагийн дугаар маань бол энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хүртэл бидэнтэй хамт байсан сонсогчдоо баярлалаа.